Сайн байцгаана уу? Боловсрол соёл эрхцэн дээд сургуулийн цахим сургалтын системийн талаарх цуглах хичээлүүд өгөр эхэлж байна. За бид эхний хичээлээр цахим сургалтын мөн системийн талаар товч дурдъя. За цахим сургалтын мөн систем 2002 оноос хойш цацралтын хөгжүүлэлт нь хийгдэж байгаа. Цахим сургалтын менежментийн програм юм аа. За бид уг програм тусламжтайгаар офлайн хэлбэрт буюу уламжлалт арга явагддаг бүхэл хичээлийн процессыг онлайн хэлбэрт буюу цахим хэлбэрээр хүргэх боломжийг бидэнд Moodle систем олгодог юм аа. Цахим сургалтын систем нэвтрэхээс өмнө бид өөрсдийн компьютерыг бэлдэх ёстой. За одоогийн байдлаар миний компьютер бол суурин хэлбэртэй компьютер байна. За энд зураг нь харагдаж байна. За мэдээж хэрэг бидний хэлцээс ноутбук буюу лаптопыг бид ашиглаж болно. За мөн адил таблет хэлбэртэй компьютерыг бид ашиглаж болно. За цахим сургалтын үйл явцад оролцоход бол гар утас бол төдийлөн тохиромжтой биш. Та бүгд өөрсдийн хувийн суурин компьютер, эсвэл лаптоп, эсвэл таблет хэлбэртэй компьютераас орвол танд илүү зохимжтой юм аа. За энэ дөрөнд бид мэдээж хэрэг компьютер бэлдсэний дараа бидэнд интернетээс сүлжээ хэрэгтэй. За миний компьютер интернетэд холбогдсон байна. Интернетийн сүлжээгээр дамжуулж цахим сургалтын систем хэрэглэгчтэй хүрч хэрэглэгч багш оюутнууд бие биентэйгээ холбогддог. Тийм учраас бидэнд зайлшгүй интернет сүлжээ байх шаардлагатай. За мөн дараагаар бидэнд суурин компьютер байгаа бол бид багш оюутнууд бус ангийн оюутнуудтайгаа цахим хэлбэрээр холбогдохын тулд бидэнд веб камер хэрэг болдог. За лаптопт бол ноутбукт бол өөр ингэсэн веб камер байдаг учраас лаптоптой оюутан багш нар бол веб камерыг хөдөлж авах шаардлагагүй. За веб камер гэдэг маань USB төхөөрөмж, ихэвчлэн USB төхөөрөмж байдаг. За та бүхэн харж байсан ба. За үг төхөөрөмжийн тусламжтайгаар та өөрийн дуу дүрсээ ангийн багш болон оюутнууд ангийн ханд нөхдөдтэйгээ гараад шууд харилцах боломжийг бол олгоно. За та бүгд веб камерыг бол бэлдсэн байгаа бол ёстой. За хэрвээ суурин компьютертэй бол шүү дээ. За үүний дараа бид Zoom платформыг бол татан авч өөрийн компьютертэй суулгах ёстой байдаг. За Zoom платформ бол биднийг ангийн оюутнууд багш нартай холбогдох програм хангамж. За Zoom платформоор дамжуулж багш нар 7 хоног болгонд цахим семинарыг хөтөлбөрийг хийх болно. Тийм учраас та бүгд Zoom платформыг татан авч суулгах хэрэгтэй. За Zoom платформыг татан авч суулгахын тулд Zoom.us вебсайт руу орцгоё. За үүний дараагаар бид resources товчон дээрээс Zoom download Zoom client холбоостой дарна. Надарлаа. Үүний дараагаар Zoom client for meetings хэсгийг download буюу татах хэсэгтээ бид харж өглөө. За амжилттай татагдаж дууслаа. За би суулгахын тулд зүгээр нэг удаа товчдог. За Zoom платформ бидний компьютер дээр сууж байна. За үүгээр Zoom платформ бидний компьютерт амжилттай суужээ. За Zoom join meeting болон sign in гэсэн хоёр сонголттой байна. За одоогийн байдлаар үүнийг бол хаяа. За хэрвээ бид start menu руу ороод доош нь гүйлгэж үзвэл Zoom гэдэг нь суусан байна. За өшөөр бид шууд Zoom гэж бичиж тавил бидний саяны суулгасан апмаар гарч ирдэг. За би санийг товшоод орууллаа. За мэдээж join meeting буюу энэ хэсэгтээ дарж бид цахим семинарт оролцдог. За цахим семинарын ID болон пассвордыг та цахим сургалтын систем дээрээсээ олж авах боломжтой байгаа. За энэ талаар бол тусна ярилцах болно. За одоохондоо түр хай. За үгээр бидний компьютер бол бэлтлээ. Одоо бид боловсрол соёл эрхцэн дээд сургуулийн цахим сургалтын систем рүү нэвтрэн орцгоё. За үүний тулд бид хоёр үндсэн аргыг бол ашиглаж болно.
За эхний арга бол ECL цэгийн мэн буюу боловсрол соёл эрх зүйн дээд сургуулийн веб хуудасд орцгоё. За ингээд сургуулийн веб хуудас бол чиглэгдэж гарч ирлээ. За хамгийн дээдлийн менюн дээр бол цахим сургалт гэсэн меню харагдаж байна. За үүн дээр товшоо. За ингээд цахим сургалт нэртэй хуудас ачааллагдаж байна. За үүний дараа цахим сургалтын тухай бичсэн байна. Доош дахин доошлуулж үзвэл үндсэн хоёр хэсгүүдэнд харагдах болно. Системийн видео заавар үзэх. За энэ хэсгээр бид дарвал цахим сургалтын системийг хэрхэн ашиглах тухай видео заавар бол гарч ирнэ. За хэрвээ бид энэ хэсэг дээр дарвал системийн хэрхэн ашиглах талаар хэвлэмэл заавар бидэнд бол харагдаж шууд PDF хэлбэрээр татагдах болно. За та бүгд өөрсдөө аль нь илүү ойлгомжтой байх хэлбэрээ бол сонгож зааврыг л үзэж эсвэл татан авч хэвлэн үзэх эсвэл компьютер дээр үзэх бол боломжтой байдаг. За буцаад дэвшлвэл энэ хаяг харагдаж байна. Moodle цэг ECL цэгийн манайсан веб хаяг дээр цахим сургалтын систем маань ажиллаж байгаа юм байна. Тэгвэл уг хаяглаа бид бол орцгоё. Moodle цэг ECL цэг mn enter. За тэгэхээр цахим сургалтын систем маань амжилттай ачаалагдж байна. Moodle цэг ECL цэг юм байна. За боловсрол соёл эрх зүйн дээд сургууль цахим сургалтын систем. Одоогийн байдлаар бид нүүр хуудсан дээр байгаа учраас 3 айкон бидэнд харагдж байна. За жишээ нь системийг ашиглах видео хичээлтэй танилцах. За өмнөх хуудастай адилаар видео системийг хэрхэн ашиглах гэсэн видео заавар энэ дээр даруул гарах нь байна. За системийг ашиглах заавартай танилцгаж байна. За тэгвэл энд дараал мөн аль хэвлэмэл PDF файл маань энд даруул татагдана. За 3 дахь айкон бол системийн ажилтнтай холбоо гарах. За 3 дахь айкон дээр л дарж үзье. Системийн ажилтнтай холбоо авъя. За ингээд системийн ажилтнтай холбоо гарах хэсэг бол бидэнд харагдаж байна. За системийн ажилтнтай холбоо гарахын тулд message me эсвэл энд байгаа цэнхэр айкон дээр бол бид дардгаа. За системийн ажилтнтай холбоо гарах message me. За одоогийн байдлаар системийн ажилтан бол офлайн хэлбэртэй байна. За интернет байхгүй гэсэн үг. Тийм учраас бид өөрөө овгноор утасны дуур имэйлийг асуултаа маш дэлгэнгүй бичээд submit дарахад бол бидний хүсэлт бол системийн ажилтнаар бол очих болно. За буцъя. Нэг удаа буцсан. За заавал бид энэ хэсгээр зарлгүйгээр хүүхэн айкон дээр дарснаар бид мөн системийн ажилтан руу зурус илгээх боломжтой болдог. За мөн адил одоогийн байдлаар системийн ажилт офлайн хэлбэртэй очоод бид шууд холбоо авах боломжгүй байна. Бид энд өөрийн мэдээлэл үн зөвөр бичээд зурусаа илгээхэд системийн ажилтан хүлээн авч бидэнд хариу өгөх болно. За одоогийн байдлаар тэг шаардлага учраас X тарья. За одоо бид систем рүү нэвтэрцгээе. За логин дарж мэдээж нэвтрэн. За бид энэ эхний хэсэгт бол өөрсдийн имэйл хаягийг бичиж өгдөг. За та сургуульд өгсөн өөрийн имэйл хаягийг бичих мэдээж. За пассвордоор сургууль танд бол пассворд нууц үгийг бол нэвтрэх нууц үгийг өгнө. За тэгээд та өөрийн имэйл болон пассвордоор хийх нь зүйтэй юм аа. За одоогийн байдлаар би өөрийн имэйлийг хийж байна. @ceg.com. За дараагийн ээлжинд би өөрийн пассвордыг бол хийн. За сургуулийн зүгээс өгсөн пассворд байгаа. За пассворд хийснээр дараа би мэдээж шиг логин дарна. За систем бол үндсэндээ 3 цонхноос бүрддэг. За home, events, my course гэсэн 3 цонхноос бүрддэг. За home тослоор дээр дарж үзвэл бид үндсэн хуудас руу шилжиж байна. Нүүр хуудас event хуудас руу орж үзье. За event хуудас дээр бол бидний одоо яг үргэлжилж байгаа
хичээлийн процесс болон ирээдүйд болох хичээлийн процессыг бол энд бол жагсаажуул харагдана. За жишээ нь бол даалгавар 1 дууссан байна. 9-р сарын 7-нд бол дуусах нэ гэж энд харагдаж байна. За дараагийн хэлсэн my course буюу одоогийн байдлаар надад орж байгаа бүх хичээлүүд бол энд бол жагсаж харагддаг. За одоо саран тунгалаг гэдэг энэ оюутан маань за нэр бол аваагүй энд харагдаж саран тунгалаг гэдэг энэ оюутанд бол одоогийн байдлаар 2 хичээлд бол бүртгүүлсэн байна. За энд бол my course дээр дараад курсаарууд оролцоход бол хичээлийн бол богино нэр гарч ирдэг PRI техник гэдэг бол энэ бол фермер гэдэг хичээл юм аа гэж курсаар удаан байхад харагдаж байна. За мөн тест гэдэг хичээл бас саран тунгалаг гэдэг оюутанд бол орж байгаа юм байна. За одоо юун төрөнд бид өөрсдийн мэдээллийг бол орж үзэх шаардлагатай. За өөрийн мэдээллийг үзэхийн тулд өөрийн профайлын хэсгээр дараад view profile постэр бид дарна. За ингээд бол саран тунгалаг батцсан. За имэйл маань харагдаж байна. About me яаран өөр мэдээлэл бол бидэнд бол харагдахгүй байна. За edit profile дотроос бид өөрсдийн мэдээллийг бол өөрчилж болно. За бид арай дэлгэрэнгүй хэлбэрээр мэдээлэл өөрчлөе. Тэгхийн тулд бид нөө profile хэсэг view profile биш одоо dot-ийн edit profile руу орцгоё. Edit profile дотроос бид өөрсдийн нэр аваг, имэйл, мэдээллийн мэдээллүүдийг харж байна. За юунд дөрөнд бид өөрийн зургийг бол өөрчлөх ёстой. За зургийг одоогийн байдлаар зураггүй байгаанд харагдаж байна. Саарл бид өөрсдийн зургийг өөрчилснээр яг үйл багш бусад багш болон бусад ангийн оюутнуудтайгаа харьцахад бидний зураг маань илүү байв. Энэ яг хэн бэ? Аль оюутан билээ гэдэг бол санахад илүү амар болдог. За тэгээ бусад адил нэртэй оюутнуудаас ялгагдахад илүү дөхөн болж за хүнийг бол андуурах бол боломжгүй болж ирнэ. За бид мэдээч хэрэг өөрсдийн гэрэл зургийг бэлдсэн бол байх ёстой. За бид гэрэл зургаа байршуулахын тулд за энэ edit profile хэсгийн user picture гэсэн хэсэг рүү орж байна. За уг цэнхэр товчон дээр таарч бид өөрсдийн гэрэл зургийг оруулж ирдэг. За гэрэл зураг оруулж ирэхэд тул цэнхэр суман дээр дарцгаая. Дарлаа. За upload file буюу бид компьютероос оруулж ирэх учраас upload file дээр холбоосоор даръя. За browse дарж бид компьютераа яг аль гэрэл зураг маань миний зураг гэдгийг бол зааж өгөх ёстой. За би picture дотроос зураг бол хай. За одоо юм болоо picture дотор алгаа. За тийм учраас би өөртөө байгаа гэрэл зураг бол хайж болёо. За энэ бол миний зургийн дүүж. За би дэлгэцэн дээрээ бол аваа тавьчлаа. За буцаад оръё. За алхмаа бүр ихэндээс нээж үзье. Цэнгэр user picture, цэнгэр сум, upload file, browse. За би дэлгэцэн дээр хадгалсан байна. Desktop. За миний зургийн дээр чинь open, upload this file буюу энэ зургийг бол систем рүү оруулъя. За ингээд зураг маань амжилттай бол орж ирлээ. За үүний дараа update profile дарах нэ. За гэсэн миний зургийг амжилттай орсон. За бусад бүх багш нар оюутнууд миний зургийг бол надтай харьцахдаа миний зургийг бол харж болно. За энэ зураг бол системийн бүхэл одоо таны нэртэй газар болон харагдаж байгаа учраас та өөрийн зургийг байршуулах зүйтэй юм аа. За бид мэдээж хэрэг системээс гарахдаа бол заавал log out хийж гарч явах шаардлагатай гэдгийг та бүхэн санах зүйтэй. За би log out хийе. Саран тунгалаг нэртэй оюутан маань өөрийн Moodle хуудас руу нэвтэрч орсон нь харагдаж байна. За энд зураг. За нэм майл харагдаж байна. За бид сайтар ажиглуулын 2 icon бол нэг гэсэн тэмдэглэл бол гарч ирсэн байна. За бид одоо энэ байдлаар Messenger хэсгийг л сонирхох үзье. За Moodle систем өөрийн гэсэн Messenger-ийн системтэй. За бусад одоо Facebook болон бусад төрлийн Messenger-дээс төдийлээ ялгаагүй ажлах зарчмын үед. За бид Messenger-ийн хэсгээр л дарж үзье. За дарлаа. Тэгэхэд яаж яана вэ?
private буюу started болон private гэсэн хоёр. За started group болон private гэсэн гурван дэд цог гарч ирж байна. За муунд хэрэглэгчийг хайх цэс бол харагдаж байна. За одоогийн байдлаар над сарын тунгалаг Эрдэнэт нэг зурс мессеж ирсэн бол за дарж харцгаая. За сайн байна уу гэсэн мессеж ирсэн байгаа нь харагдаж байна. Хариу бид бичээ. Сайн гэж хариу бичгээс бол доор ирж байна. Сайн байна. Сайн замуу адил. Сайн байна уу гэсэн хариу биелгээе. За мессеж өчөөд энтер даахад бидний бичсэн мессеж бол Эрдэнэтт очсон очих болно. За тэгээд Эрдэнэт өөрийн ихээр нэвтэрж орсныгаа дараа бидэнд бол хариу өгч баха. За бид хин нэгэнтэй багш нартайгаа оюутнуудтай муу адил уг мессенжийн тусламжтай бол харьцаж болно. За тэгвэл бид ангийн нэг оюутны нэрээ бол хайл. За мэдээч монголоор бичих мэдээч энэ нэрийг хичээл энтер даахад за телевизэн бямсан бол байна. За бид даръя. За бид одоо телевизэн бямсан бол мессеж бичих болно. За муу адил. Сайн байна уу? Гэт энтер дарцгаая. За өнөөдөр бид мөн телевизэн бидлэн бол хариу бичнэ гэж найдаа. За цагаан сургуулийн мессенжер дотоод мессенжер системээр бид маш олон төрлийн үйл ажиллагаа хийж болно. За багш нартай бид нар хичээлийн талаар сан сэтгэл, хичээлийн тухай асуух зүйлсээ бид нар асууж хариугаар авч болно. Оюутнууд хоорондоо бүхий сэдвийн талаар харьцаж болох юм аа. За мессенжерийг бол хаахтай бид дахиад мессенжер альбомд бол дардгаа. За оюутан сарын тунгалаг өөрийн ихээр мөрөл систем рүү нэгт орсон байна. За үндсэн цонхон дээр бол Lesson Access course буюу хамгийн сүүлд орж үзсэн хичээлүүд маань энэ хэсэгт харагддаг. За сарын тунгалаг бол одоогийн байдлаар нэг хичээл орж үзээ байгаа учраас энэ юу шаардлагатай байна. За доктор course overview дотор бүх хичээлүүд маань нэг нэгээр харагддаг. Жишээ нь сарын тунгалагт одоо сарын тунгалаг бүртгүүлсэн хичээл пример болон тест гэсэн хоёр хичээлд бүртгүүлсэн байгаа. За энэ хоёр хөтөлбөр маань энэ хоёр дээр дарахад шууд хоёр хичээл рүү хичээлийн үндсэн утас руу орох болно. Муу адил my courses дээр дарахад бүх хичээлүүд бол цоврч харагддаг. За одоогийн байдлаар орж байгаа хоёр хичээл нь харагдаж байна. За ажлын баган дээр бол navigation буюу сайтын яг аль хэсэгт яваа бид бол эндээс харж болно. Мөн цаг хугацаа руу сайтыг хүссэн эсвэгээр бид эндээс jump гэж үзэх боломжтой. За мэдээж сайт home дээр дараад бид энэ утсаар орно. Сайт pages дээр дараад өөрийн хувийн утаснууд болон календар руу орж болох юм байна. За my course дээр муу адил бүх хичээлүүдийн хүссэн утсаар бид бол үзэх боломжтой. Шинэ тест хичээл рүү ороход тест хичээлийн 16-7 хоногийн хуудаснууд энэ бүгд харагдж байна. Бид нэг дараад хүссэн 7 хоногийнхоо хичээл рүү орох боломжтой. За таймлайн дотор бол одоо болж байгаа ойрын хугацаанд болох үйл явдлууд энэ бол харагдж байна. Жишээ нь даалгавар 1 явцсан шалгалт 2 болох нэ гэдэг нь бол харагдж байна. За мэдээж календарууд бол нэ харагдана. За шинэ календар дээр бол тэмдэглэлийн өдөр яаж нэгдэх өдөр. За 9-р сарын 7-ны 1-р өдөр юу болох вэ гэдэг нь бол харагдж байна. За шинэ 9-р сарын 14-нд даалгавар 2 бол байгаа юм байна. За мөн эрдэс бол байгаа юм байна гэдэг нь харагдж байна. За бид хичээл рүү аль нэг хичээл орж үзье. За тэгэхээр бол my course за тест хичээл орж үзье. За гэд хичээлийн маань үндсэн хуудас бол харагдж байна. За цагаан сургалттай холбоотой баг бүх үйл ажиллагаа бол хичээлийн үндсэн хуудас дээр харагддаг. За жишээ нь би ахаад өөр нэг хичээл рүү орж үзье. Пример PR техник хичээл рүү орж үзье. За тэгэхэд бол ийм хөтлөлт бол хараахан багш бол хийж амжаагүй байна. Тийм учраас бол маш олон тооны хоосон цонхнууд бол харагдж байна. За би буцаад тест хичээл рүү бол орё. За тест хичээлээс харахад бол доош нь гүйлгэж харахад бол
хичээлүүд бол бүгд блокоор хуваагдсан байгаа харагдаж байна. За хамгийн ихэнд announcements буюу зарын бол самбар бол энд харагдаж байна. За түүний дараагаар бол 16 7 хоногийн блокууд бол нэг нэгээрээ хуваагдсан байдалтай харагдаж байна. За энэ тэгэхэд 1-р 7 хоногийн блок бол харагдаж байна. За 1-р 7 хоногийн хичээлийн сэдвүүд эвлүүлэх гэж юу вэ? За тэгээд 8 дугаар сарын 31-ээс эхлэх юм байна. За тэгээд лекц даалгавар байна. За даалгавар бол 9-р сарын 7-ны хүртэл гэж зааж өгсөн байна. За энд бол шар байгаа харагдаж байна. Шар байгаа учраас анхаарлын тэмдэг мэдээж энэ хичээлийн энэ 7 хоног энэ гэрийн даалгавар бол илгээхэд бол танд бага хугацаа болсон байх шүү. Гэхдээ үлээх бол боломж байна. За цахим семинарын хувьд за цахим семинар бол 5 гаруй бүрийн 14 цаг 30 минутанд бол эхэлж байх юм байна. За явцын шалгалт бол 9-р сарын 7-ны 10-аас 15 цагийн хооронд бол үргэлжлэнэ гэж энд бол бичигдсэн байна. За мэдээж энэ бүх материалууд болон цахим семинар явцын шалгалтаа олцсонд бол даалгаврын хэлийг бид эдгээр холбоосуудаар дараад цаашаа бол нэвтрэн ордог. За мөн адил 2-р 7 хоногийн блок маань харагдаж байна. За яг одоо үргэлжлэх блокыг би хэрхэн таних вэ гэвэл энэ ногоон блок маань ногоон хүрээтэй болж харагдаж байна. За ногоон хүрээтэй бол яг одоо үргэлжилж байгаа 7 хоногийн блок юм аа гэж та хэлбэрээр таньж болох нэ. За уг хичээл 16 7 хоног үргэлжилж байгаа учраас 16 7 хоногийн бүх материалууд бол байрсан байгаа нь харагдаж байна. За шинэ хамгийн сүүлийн 7 хоног бол 16 дугаар 7 хоног editing part 2 буюу 12 сарын 14-өөс эхлээд 1 7 хоног хугацаанд үргэлжлэнэ. За мөн цагийн семинар 16 харагдаж байна. За батлах шалгалт бол гуйр тавигдсан байна. 12 сарын 14-ний 14-өөс 15 цагийн хоорондоо гэж зааж өгчээ. За та бүгд уг хичээлийн үндсэн хуудастай бол найруулсан нь танилцах нь зүйтэй. За мэдээж хэрэг хичээл дөнгөж ирсний дараа бүх материал бол ийм 16 7 хоногийн бүх материалууд нэгэн зэрэг тавигдсан байх бол боломжгүй. За багш нар бол 7 хоног эхлэхээс 1 хоногийн өмнө бүтэн сая өдөр бол бүтэн сая өдөртэй амжаад эх 7 хоногийнхаа материалуудыг бүгдийг нь байршуулсан байна. Сарын тунгалаг оюутан тест хичээлийн үндсэн хуудас бол нэвтрэн орсон байна. За би эндээс харж байна. Одоо бид хичээлийн хөтөлбөрийн талаар бол ярилцъя. За хичээлийн хөтөлбөр бол announcement blocking, за мөн зарын блокking хичээлийн хөтөлбөр холбоостой бол байгаа. За холбоостой даръя. За дарахад бидний хичээлийн хөтөлбөр хичээлийн зорилго маань бас гарч ирж байна. За доош нь явуулаад харуул. Хичээлийн хөтөлбөр 7 хоног эхлэх, сэдв, хэлбэр, оноо гэсэн үндсэн 4 баганд бол хуваагдсан байна. За уг хичээл 16 7 хоног үргэлжилж байгаа. Тийм учраас 1-р 7 хоног 8 дугаар сарын 31-нд эхэлсэн юм байна. За 16 дахь 7 хоног хамгийн сүүлийн 7 хоног маань 12 сарын 14-нд эхлээд 7 хоногийн хугацаатайгаар үргэлжилж байгаа юм байна. За сэдв дотроос харуул 1-р 7 хоногийн хамгийн ихний сэдв буюу эвлүүлэх гэж юу вэ гэсэн. За энэ сэдв маань юу вэ? Ямар хэлбэрээр явах вэ гэвэл лекцэн байна. За дараагийн сэдв та өөрийн хамгийн дуртай киноны талаар болон түүнээс дээш өгүүлбэртэй эссе бичиж ирүүлнэ гэсэн. За энэ маань бол даалгавар байна. За эрцэд мэдээж хэрэг сэдв байхгүй. За эрцэд за шугам болон шугам бус илүүлийн ялгаатай зүйлстэй танилцах гэдэг сэдв байна. За энэ маань бол цахим семинар байна. Цахим семинар бол Moodle платформ уучлаарай Zoom платформ бол дамжиж байна. За энэ талаар бол хожмоо дэлгэнгүй ярилцуулна. За 2-р 7 хоног бол 9-р сарын 7-оос эхэлж байна. За лекцийн сэдэв маань энд байж байна. За 1-р 7 хоногоос ялгаатай зүйл нь бол 2-р 7-оос эхлээд оноо бол орж ирж байна. За шинэ даалгавар бол даалгаврын сэдэв бол энд байж байна. За даалгавар. За даалгавар бол 2 оноотой юм байна. За уг хичээлийн хөтөлбөрөөс бид харуул 15 удаагийн даалгавар, гэрийн даалгавар авах нь байна. За 15 удаагийн гэрийн даалгавар бол нийлээд нэг гэрийн даалгавар 2 оноотой. Тийм учраас 15 7 хоногийн 15 удаагийн гэрийн даалгавар 30 оноо болох нь. За эрц төр мөн адил 2 оноо өгч байгаа юм байна. 15 удаагийн эрц ав. За нийлээд бол эрцээс бол оюутан 30 оноо бол авах нь байна.
За мөн 5 дугаар 7 хоногт бол шалгалт бол тавигдсан байгаа. За quiz нэг үе явцсан шалгалт нэг 1-4 дугаар хичээлээр за энэ маш шалгалт байна. За тэгээд хамгийн ихдээ 5 он авах нэ хоёртоо. Тэгээд мэдээж TS 5 он аавна. Та шалгалтыг маш муу өгсөн. Эсвэл шалгалтанд огт оролцоог бол тэг оноо. За мэдээж маш сайн өгсөн бол бүх асуултанд зөв хариулсан бол 5 он авах нэ. За мөн явцсан шалгалт 2 бол 9-р 7 хоногт байгаа нарагч чад quiz 2 4-8 дугаар 7 хоногийн хичээлээр шалгалт мөн 5 хүртэл оноо авах нь. За хамгийн доотлолт бол батлах шалгалт бол 30 оноотой юм байна. Ингээд бид уг бүх оноог нийлүүлж үзвэл оюутны цуглуулах ёстой 100 оноо бол бүгд болно. За жишээ нь даалгаврын 30, эрдцийн 30, нийлээд 60, явцын 5 онооны 2 шалгалт нийлээд 70. За батлах шалгалтын 30 оноо нийлээд ингээд 100 болох нэ. За та бүгд хичээлийн хөтөлбөр болон оноог хэрхэн авах, өөрийн 100 оног хэрхэн бүрдүүлэх талаар энэ хичээлийн хөтөлбөр үндэстэй бол маш сайн танилцах хэрэгтэй. Хэрвээ ойлгомжгүй зүйл гарвал бид мэдээж багшаас бол асууж болно. За уг хичээлийн багш бол Эрдэнэт гэж багш байгаа. За Эрдэнэт багш нэг харагдаж байна. За бид мэдээж мессенжерээр асуух зүйлсээ бичээд энд даахад багш бидэнд бол хариу өгөх нь бол мэдээж юм аа. Бид тест хичээлийн үндсэн хуудас дээр бол байна. За бид өмнөх хичээлийн хөтөлбөртөө бол танилцсан. Одоо багшийн тухай хэсэг рүү орж үзье. За багшийн тухай хэсэгтэр л уг хичээлийг зааж байгаа багшийн дэлгэрэнгүй мэдээллүүд бол байдаг. За жишээ нь хэн гэдэг багшийн дээ. За энэ багшийн боловсрол нь. За энд бид багшийн зураг байна. За энд бол тест хичээл маань сургалтын зорилттой жишээ болоод бол энд өөр хүний зураг бол байршуулсан байна. За мэдээж багш бол өөрийнхөө зургийг бол байршуулсан бол байх ёстой. За тэгээд энд багшийн дэлгэрэнгүй мэдээлэл, имэйл хаяг, утасны дугаар гэх мэтчлэн зүйлс дэлгэрэнгүй мэдээллийг бол та багшийн тухай хэсгээс бол олж авч болно. За багшийн тухай хэсэг рүү дахин оръё. За тест хичээлийн үндсэн хуудас маань энд байж байна. Багшийн тухай. Одоо бид эрдцийн цонхтой танилццгаая. За эрдцийн цонхтой танилцсанд бол бид анонсмент зарын блокийн хамгийн ихний блокийн эрдц хэсэгтэр бол дардаг. За эрдц бол улаан айконтой харагдаж байна. За эрдц дээр дарж үздэг бүгдээрээ. За ингээд бидний эрдцийн мэдээлэл бол энд харагдаж байна. За бид эрдцийн мэдээллийг харахаас өмнө бас нэг зүйлийг бол санах хэрэгтэй. За би хичээлийн хөтөлбөрлөө орж та бүгд нэг зүйлийг сануулъя. За тест хичээлийн маань хөтөлбөрөнд байж байна. Эрдц бол 2 оноотой нэг эрдц. За нийтдээ бол 15 удаагийн эрдц бол аавна гэдэг та хүмүүс санаж байгаа. За буцаад бид эрдц хэсэг рүү орж үзье. Гэж үвэл ихний эрдц бол авсан байна. За 2 оноо авахаас 2 оноо байсан. За тэгээд тэмдэглэл бол байсан. Гэсэн тэмдэглэгээтэй байна. За багш бол эрдцийг бол байнга бол 7 хоног болон бол авч хөвлөж явах хэрэгтэй. Тийм учраас та бүгд эрдцийг бол ямар таны эрдцийн мэдээлэл ямар хэлбэртэй байгаадаа эрдц хэсгээс л орж харж болно. За жишээ нь хэдэн сарын хэдний хонд энэ эрдц бол автагдж байна гэдэг. 1-р эрдц, 2-р эрдц, 3-р эрдц. За жишээ нь 3-р эрдц бол 9-р сарын 21-ний 12-оос өдрийн 12-оос за өдрийн 14 цаг хүртэл хугацаанд бол авах юм байна. За энэ үед та энэ эрдцийг бол багш бол авч явах нэ. За доошлож үзвэл дэлгэрэнгүй мэдээлэл харагдаж байна. Одоогийн байдлаар таны эрдцийг нэг удаа авсан байна. За нийт 2 оноо авахаас та 2 оноо авсан буюу таны эрдц бол 100% байна. За нэг ч удаа таслаагүй өвчтөй биш байгаа учраас таны эрдц бол 100 байна. За нийт 30 оноо авахаас та одоогийн байдлаар 2 оноо авчаад байна. За энэ бол 30 онооны 2 оноо гэдэг бол таны нийт авах ёстой онооны одоо 6.7% юм байна гэж ойлгох юм. За мэдээч хамгийн ихдээ бол 30 оноо авч болно. За таны эрдцийн амжилт бол
100% байна. За мэдээж бидний хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол энэ хамгийн доотлын хэсэг байна. За тэрний эрсдлийн амжилт бол 100%. Тэгээд мэдээж та хичээлээс таслах. Хичээлээ таслах мэдээж уг 100% маань бол багаснаа. Тэгээд мэдээж таны улирлын дүнгийн оноо бол буурах нь бол мэдээж хэрэг. За би бол одоогийн байдлаар бүх эрцгийг бол нэг бүгднийг жагсаажил харж байна 15 удаа эрцээ. За тэгвэл бид сараа харж болно. За энэ сард 9 сард бол 4 удаа эрц авах юм байна. За тэгвэл 7 хоног. За энэ 7 хоногт бол харах нь эрц авах байхгүй байна. За өдрөөр харин энэ өдөр эрц авах байна уу байхгүй. За мэдээж хэрэг бид бүх мэдээллийг харуул бидэнд бол илүү тодорхой харагдана. За 1-р 7 оны эрц маань байсан буюу та 2 оноо цуглуулахаас 2 оноо цуглуулж чадсан байна гэж ойлгож байна. За бид буцаад тест хичээлийн үндсэн утгаар харъя. За одоо бид үндсэн 16-7 хоногийн хичээлийн блокуудтайгаа танилцъя. За хичээлийн 1-р 7 хоногийн блоктой бол одоо энэ байлаар танилцъя. За 16-7 хоногийн хичээл болон маань блок блогоор тав хуваагдсан гэдгийг та бүхэн санаж байгаа. За тэгвэл 1-р 7 хоногийн хичээлийн маань сэдэв бол эвлүүлэг гэж юу вэ? За 8-р сарын 31-ээс эхэлж байгаа юм байна. За энэ бол 8-р сарын 31-ээс эхлээд 7 хоногийн хугацаатай бол үргэлжлэнэ. За дараа нь бол лекц бол энд байршсан байгаа харж байгаа лекц 1. За лекцний 1-р бол хүссэн үедээ 1-р 7 хоногийн хугацаа дууссан ч бид лекцүүдтэй бол хүссэн үедээ хүссэн хэмжээгээр бол хандах эрх бол байгаа. За даалгавар мэдээж хэрэг цаг хугацаатай. За энд бол доор шаарлсан байгаа нь харж байна. 9-р сарын 7 хүртэл гэсэн гэж заасан байна. За хэрвээ 9-р сарын 7 болчихвол та шаардлаганд оролцох эрх байхгүй. 9-р сарын 7 болтол гэсэн биш. 9-р сарын 7-ыг хүртэл гэж заасан байгаа шүү. Та бүхэн анхаараарай. 9-р сарын 7 календард 9-р сарын 7 гэж заачвал та даалгавар өгөх боломжгүй болно. За энд бол not submitted буюу та одоогийн байдлаар таныг бол даалгавраа илгээгээгүй байна гэж гарч ирж байна. Харин submitted not гэдэг үг нь байхгүй бол та submitted бол та даалгавраа илгээсэн байна. Тэгвэл харагдах юм байна. За цахим семинарын цаарын хэсэг энд харагдж байна. За энд бол цахим семинар 1. За даваа гараг бүрийн 14 цаг 30 минутанд болж байгаа юм байна. За бид бол мэдээж цааш бол орж үзэх мэдээж хэрэг. За энэ явцын шалгалт бол энд бол харагдж байна. Явцын шалгалт бол явцын шалгалтын 9-р сарын 7-ны 10-аас 15 цагийн хооронд. За бид бол хичээлийн хөтөлбөртөө бол өмнө танилцж байсан. За хичээлийн хөтөлбөрт заагдсан бүх зүйл бол 7-7 хоногоор бол энд бол орсон бол байдаг. За тэгээд хичээлийн хөтөлбөр дээрээс даалгавар маань хэдэн оноотой, лекц оноохгүй даалгавар болон бусад шалгалт маань хэдэн оноотой гэдгийг та бол харж болно. За мөн та өөрийн биелүүлсэн ажлууд дээр чагт тавиад явж болдог. Жишээ нь та хичээлийн хөтөлбөртөө танилцсан бол чагтлаад би бол энэ материалыг бол орж үзсэн гэдэг тэмдэглэгээ тавьж. За мөн багшийн тухай эрц. За гэх мэтчлэнгээр та өөрийн орж үзсэн материалуудаа, гүйцэтгэсэн материалуудаа тэмдэглээ явуучвал дараа нь аль материалыг орж үзв, аль материалууд дутаа үлдээсэн гэдгийг бол харахад бол амар болтгоо. Одоо хичээл их лекцтэй орж танилцгаа. За дахин сануулхад бид бол тест хичээлийн үнд сууцтай бол байгаа. За үүний дараагаар бид 1-р 7 хоногийн лекцтэй бол танилцгаая. За лекц 1 дээр дарж бид лекцтэйгээ танилцдаг. За дарцгаая. За тэгэхээр лекц маань шинэ уудсан дотор бол харагдаж байна. За лекц 1. За лекцийн сэдэв маань бидний хичээлийн хөтөлбөр дээр заасны дагуу эвлүүлэх гэж юу вэ гэдэг лекцийн хөтөлбөр байсан. За уг лекц маань энд бол тавьсан байгаа харагдаж байна. За лекц бол зурагтай, тексттэй. За мөн зургийн хэлбэрийн диаграмуудтай. Мөн видео туслах хэлбэрээр бид видеог бол оруулж өгсөн байна уг лекц. За бид бол видеог бол үзэж болдог. За зогсоё.
За мөн та лекц уудсан дотроос дараагийн материал руу шилжиж болно. За дараагийн материал бол даалгавар 1 байгаа юм байна. За одоогийн байдлаар бид бол тэгш шаардлагатай. Мэдээж хэрэг та лекцнээс асуух тодруулах зүйл гарвал цагаан сургалтын системийн мессенжерүүд ашиглаад багштай бол холбогдож болдог. За бид бол багшийн тухай хэсгээс багшийнхаа нэрийг бол мэдээд авсан байгаа. Тийм учраас бид эндээс багшийн нэрийг бичээд модаль асуух бүх зүйлгээ талаар бол хийж болно. За эрдэнэ багштай бичээд бичиг сайн байна уу гэх мэтчлэнгээр бид асуух зүйлээ асууж болох нэ. Мэдээж хэрэг та 1-р 7 хоногийн лекцнээс энэ зүйлийг асууж байна гэх юм гэж тодорхой очих юм бол зөв хэрэг юм аа. За буцаад бид тест хичээлийн үндсэн уудлал зэ. Одоо бид гэрийн даалгаврыг илгээж үзье. За бид бол лекц нэгтэй бол танилцсан учраас чагтаад дарчихъя. За гэрийн даалгаврын хэсгүүлийн дарагч байна даалгавар 1. За одоогийн байдлаар бид бол даалгавар илгээгүй байна. За 9-р сарын 7 хүртэл 7 нэг хүртэл гэрийн даалгаврыг хүлээж авах. За мэдээж 9-р сарын 8 болчвол гэрийн даалгавар бол хүлээж авах хугацаа бол автоматар бол хаагдах болно. За гэрийн даалгавар руу орж танилцъя. За даалгавар дээр даръя. За энд даалгаврын сэдэв маань очиж одоо өөр хамгийн дуртай киноныхаа талаар 10 болон түүнээс дээш хүүхдээ сэвж чиглэнэ үү? Зураг авсрах шаардлагагүй. За 9-р сарын 7-нд дууснаа гэж бичсэн байна. За энд бол даалгавар нь харагдаж байна. За энд дэлгэрэнгүй мэдээлэлүүд харагдаж байна. За энд бол бид no attempt буюу ямар нэгэн байдлаар материал илгээгээгүй. За мэдээж материал илгээгүй учраас бол багш бол дүгнээгүй байна. За энэ бол дуус хугацаа маань 9-р сарын 7-ны хүртэл. За time remaining буюу хэр хугацаа дуусгаад хэр хугацаа болсон байна вэ? Одоогийн байдлаар 13 цаг 10 минут бол бидэнд бол байна. За бид гэрийн даалгаврыг илгээхэд бол add submission товчдоор л дардаг. За мэдээж бид гэрийн даалгавраар биччихвэл эхэлнэ. За бид гэрийн даалгавар дээр бол маш олон төрлийн үйлдэлүүд хийж болно. За бидний сайн мэддэг Word болон Word төст програмууд дээр бид бүх багшнууд бол энд байна. Бид бол эндээс хүссэн зүйлээ хүссэн байдлаар бид бол текстийг боловсруулах боломжтой. За жишээ нь bold бол italic болох, за torch, за 1 2 3-аар эмблэх, за линк оруулах, гээл зураг байршуулах, за видео дүрс байршуулах маш олон төрлийн үйлдэлүүдийг хийж болно. За тэр бүвэл табл үсгэж боломж бидэнд бий. За энд л харагдж байна. За текстийг голлуулах, за баруун зүүн багнал багнаас болох голлуулах гэх мэтчлэн үйлдэлүүд бид хийж болох нэ. Цаашаа. За бид бол мэдээж гэрийн даалгавар илгээхдээ бол өөрийн нэр овгийг бол бичих бол ямар шаардлагагүй. За тэрдгээр 7 хоног за өөрийн нэр овог анги авал бичих ямар шаардлагагүй. Систем бол автоматар таны ангийг бол таны овог нэр анги гэх мэтлийн мэдээллийг бол багшд бол харуулах болно. Тийм учраас зөвхөн бид уг талбар дээр гэрийн даалгавраа бичихэд бол шаардлагатай. За би одоо нэг текст би копидод явуулъя. За жишээ нь уг текст би копидод явуулна. За ингээд бол би текст ингээд би копидод тавьчлаа. За та бүгд мэдээж гараараа бол бичих бол хэрэгтэй. Одоогийн байдлаар би цаг хугацаа амин хүүднээс дуурай нэг текстийг орууллаа. За тэгээ би save changes тардаг. Тэсний удараа save changes. За үүгээр бид бол амжилттай өөрийн гэрийн даалгаврыг хадгаллаа. Одоо энд бол 76 хүүхдээ юм байна. За ингээ харахад бол бидний текст бол бүтнээр л харагдаж байна. За одоогийн байдлаар багш аврагын коммент бол бидний гэрийн даалгаврт бичиж байна. За мэдээж хэрэг not great багш бид дөнгөс хэлгээсэн учраас багш бол дүн тавиагүй байгаа.
За багш мэдээж хэрэг гэрийн талбар илгээх хугацаа бол 9-р сарын 7 учир 9-р сарын 8-аас гэж гэрийн даалгаварт бол үнэлгээ өгч эхлэх болно. За бид буцаад тест хичээлийн үндсэн хуцлаа оръё. За ингээд харахад бол бид гэрийн даалгавраа илгээсэн. Тэгээд энд ногоорсон байдалтай харагдаж байна. За бид бол өмнө гэрийн талбар илгээг авахдаа бол шар байсан. Бидний сануулж. За бид дахиад гэрийн даалгавраа орвол бид гэрийн даалгаврыг бол өөрчлөлт оруулах боломж байдаг. За мэдээж бид хичнээн ч удаг өөрчлөлт бол оруулж болно. Багшийг шалгахаас өмнө багш бол мэдээж 9-р сарын 7-нд гэрийн даалгавар хүлээн авах хугацаа дуусч байгаа учраас бид 9-р сарын 7-ны хүртэл гэрийн даалгавраа өөрчлөлт бол оруулж болдог. За би бол мэдээж эндээс зарим нэг үгийг хасъя. За өгүүлбэрүүд бол нэмийг үдшилэн байдлаар гэрийн даалгавраар бид хүссэн хэмжээний өөрчлөлт оруулж болно. Хугацаа дуустал. За мэдээж би хадгалахын тулд save changes төвчнөрөл дарнаа. За одоо юм байдлаар бидний үг бол 92 үг болж нэмэгдсэн байдалтай байна. Багш бол дүгнээгүй. За хугацаа дуусахад бол гэрийн даалгавар хүлээн авах хугацаа дуусахад бол 13 цаг 5 минут үлджээ. За энэ байдлаар бид гэрийн даалгавраа илгээнэ. За хэсэг хүсэл хүлээсний дараа багшийг гэрийн даалгавар шалгаад оноогоо тавьсны дараагаар бид иргэн уулзъя. За бид хэсэг хугацаанд хүлээсний дараагаар багш маань бидний илгээсэн 1-р 7 оны гэрийн даалгаврыг бол үзээд оноогоо тавьсан гэж найдаж байна. За одоогийн байдлаар бол бид бол 9-р сарын 6-нд амжаад гэрийн даалгавраа илгээсэн. За энэ доор нэг шинээр icon гарч ирсаар гэж байна. За feedback available буюу багш бидний гэрийн даалгаврыг үзээд бидний санал шүүмжил ирүүлсэн байна гэдгийг харж байна. За үүнийг үзэхэд бол бид даалгаврын дээр бол даардаг. За бид бол даалгаврыг илгээсэн. За мэдээлэлээс харахад бол бид өөрийн гэрийн даалгаврыг илгээсэн. Доотлолт нь бол graded буюу оноог бол тавигдсан байна гэж харагдаж байна. За бид доошлуулж үзвэл graded буюу бид хичээлийн хөтөлбөр дээр нэг даалгавар бол 2 оноо гэж зааж өгсөн байгаа. Тэгвэл бид 2 оноогоос 2 оноор бүтэн авсан байна. За Эрдэнэт гэдэг багш бол үнэлгээ бол өгч. За мөн адил бид feedback буюу доор нь бид нөө санал шүүмжил ирсэн байна. За сайн байна. Зарим нэг алдааг засах хэрэгтэй байна. Доор бичигдсэн материалтай танилцж дараах дахин юм алдаа гарахгүй байх хэрэгтэй гэдэг бид энд бол санал шүүмжил бичсэн байна. За үгээр бид бол гэрийн даалгавраа илгээж оноогоо бол авч сурлаа. Одоо бид цахим семинартаа танилцъя. За цахим семинар 1 даваа гараг бүр 14:30 цагаас эхлэх нь байна. За бид цахим семинар руу орж үзье. За цахим семинар бол Zoom платформыг ашиглаж бид цахим хэлбэрээр явуулна. За Zoom платформыг ашиглах заавар бол энд дэлгэнгүй заавар бол энд байж байна. Та хэрвээ өмнө Zoom платформыг ашиглаж үзэж байгааг бол уг зааврын дагуу бүх үйлдэлийг хийгээд цахим семинартаа бол оролцох боломжтой. За цахим семинар 1 даваа гараг бүр 14:30 цагт. За Zoom ID гэж байдаг. За meeting ID буюу энэ уг ID-гаар бид цахим семинарын өрөөлөө бол орно. За мэдээж зарим тохиолдолд бол нууц зүгтэй байдаг. За энд цахим семинарын ID болон нууц зүг хоёрыг бол энэ төл байршуулсан байна. За 7 хоног болгоны хичээлийн цахим семинар ID болон нууц зүг пассворд нь өөрчлөгддөг. Жишээ нь цахим семинар 1-ийн ID пассвордаар бид цахим семинар 2-ийн цахим семинар бол орж чадахгүй. 7 хоног болгон өөрчлөгдөж байдаг. Тийм учраас та зөвхөн цахим семинар 1-ийн ID пассвордаар цахим семинар 1 рүү орно. Цахим семинар 2-ийн ID пассвордаар цахим семинар 2 рүү бол орно шүү гэдгийг та санах хэрэгтэй. Мэдээж хэрэг та бол цахим хэлбэрээр болж байгаа учраас хин нэг хүлээх бол утгагүй. Тийм учраас та цаг хугацаагаа барих хэрэгтэй. Жишээ нь энэ хичээл дээр хэд даваа гараг бүрийн 14 цаг 30 минутаас бол
цахим семинар эхэлж байх нь та бүхэн бол хоцрох бол одоо тийм зөвхөмжтэй зүйл биш юм аа. За мөн би буцаж тест хичээлрүү оръё. Зарим нэг тохиолдолд сургуулийн зүгээс цахим семинарын бичлэгийг бол за уг 7 хоногийн блок дээр бол байршуулна. Жишээ нь бол энэ ингээ байршуулсан байгаа харагдаж байна. Ийм байдалтай бол та хэрвээ цахим семинараас хоцорсон за ажилдаа үзэж чадаагүй бол цахим семинарын бичлэгийг үл үзэж болно. За мэдээж цахим семинарын үеэр та онлайн Zoom платформоор багштай холбосноор өөрийн сонирхсан асуултууд тавил та. За хичээлээ бүр өгөөчтэй болох боломжтой гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Цахим сургалтын системээр дамжуулж оюутан сурагчид өөрсдийн сэтгэл хангамжийн судалгааг өгч болдог. За жишээ нь 5 дугаар 7 хоногт бол хичээлийн тест хичээлийн 9 дугаар сарын сургалтын сэтгэл хангамжийн судалгаа 9 сарын 28-наас 25-ны хооронд үргэлжлэнэ гэдэг. 1-7 хоногийн хугацаанд бол үргэлжлэх нь. За одоогийн байдлаар жишээ болгон хийж байгаа учраас сэтгэл хангамжийн судалгаанд бол одоо бол оролцох боломжтой байгаа. За сэтгэл хангамжийн судалгаанд бол орж үзье. Зарыг. За тэгэхээр мөн адил тест хичээл 9 сарын сургалтын сэтгэл хангамжийн судалгаа 9 сарын 28-наас 10 сарын 5-ны хооронд. За бид асуултанд хариулъя. The answer to question was судалгааны асуултанд хариулцгаая. За 9 сарын хичээлийн лекцийн материалыг тэгээс 5 оноод өгнө гэж. За би 5 оноо тавья. 9 сарын хичээлийн даалгаврын материалыг тэгээс 5 оноо өгнө. 5 оноо. 9 сарын хичээлийн цахим семинарын явцыг тэгээс 5 оноо өгнө. 5 оноо. За мөн уг хичээлийн 9 сарын явцыг та хэрхэн дүгнэж байна вэ? Танд хэцүү боломжгүй зүйл байсан бол санал гомдол шүүмжээ доор бичнэ. Бид яалтаар хэмжээ авах болно гэж. За бид бол энд бол өөртөө санал хүсэлтээ бол бичих нь байна. За одоо энэ байдлаар нэг юм орчин чи. За таны та хэдэн оноо өгсөн бэ? Та энд ямар санал гомдол бичсэн байдаг вэ? Хинт ч бол харагдахгүй. Багшд болон сургуулийн тэглээн зүгээс хинт ч бол харагдахгүй. Бүх оноо бол ямар нэг нэргүүгээр тайлан бол гардаг байгаа. Тийм учраас та бүгд уг судалгаанд идэвхтэй оролцож судалгааг үнэн зөвөр өглөө өгөх нь бол зүйтэй юм аа. Мэдээж хэрэг бүх судалгаанд бол та бол бүх судалгааны асуултанд бол ямар нэг судалгааны асуулт хариулт үлдээлгүйгээр оролцох нь бол зүйтэй. За үүний дараа submit your answer гэх судалгааг илгээе. За контент орцсон. За явгаар та судалгаанд бол амжилттай оролцсон. За энд бол танд л харагдаж байна. Та судалгаанд бол 9 сарын 6-нд бол амжилттай оролцсон гэдэг. Тэмдэглэл өгсөн харагдаж байна. За сэтгэл хангамжийн судалгаа бол маш чухал. Та сэтгэл хангамжийн судалгаагаар дамжуулж өөр таалагдахгүй байгаа эсвэл засан сайжруулж болох бүх зүйлийг бол багш нарт за сургуулийн удирдлагад илгээх бол боломжтой. За бид цахим шалгалтанд одоо оролццгоё. За 1-р 7 хоногийн хичээл дотор хичээлийн блок дотор маань явцсан шалгалт 1 бол орсон байна. За мэдээж 1-р 7 хоногт шалгалт бол авахгүй гэдэг нь бол ойлгомжтой. За энд бол жишээ болгоод 1-р 7 хоногийн блок дотор шинээр шалгалт бол үүсгэсэн байгаа. За бид хичээлийн хөтөлбөрөөс хэрвээ санаж байгаа бол 1-р явцсан шалгалтныг маань 5 оноо хамгийн ихдээ 5 оноо оюутан бол авах боломжтой ийм шалгалт байгаа. Би та бүхэн санах хэрэгтэй. За явцсан шалгалт нэг маань 9 сарын 6-наас 10-аас 15 цагийн хооронд буюу 7 цагийн хугацаанд бол авах юм байна. Мэдээж хэрэг 15 цаг бол бас бол өнгөрөөл бид 15 цаг 1 минут болчвол бид шалгалтанд орж чадахгүй шалгалт бол хаагдсан байх болно. Түүнээс өмнө бид энэ цонхондоо багтаж шалгалтанд оролцох нь зүйтэй юм аа. За шалгалтанд оролцгоё. За одоогийн байдлаар энд бол харагдаж байна. За not attempts буюу
бид багш руу шалгалтын материалаар илгээгүй эсвэл орт тос шалгалтанд оролцоогүй байна гэдгийг бас илэрхийлэл харагдаж байна. За шалгалтанд оролцооё. За ерөнхий мэдээлэл энд харагдаж байна. 10-15 цагийн хооронд 9 сарын 6-нд attempt out буюу та зөвхөн нэг л удаагийн оролцоогоор шалгалтаа өгнө. За нэг удаа шалгалтын материалыг илгээж тэрнийг буцааж яваад дахин илгээх гэсэн тийм бол боломж байхгүй. За хэрвээ энд 2 юм уу 3 гэсэн таарал шалгалтын материал 2 юм уу 3 удаа засварлан явуулах боломжтой гэсэн. За одоогийн байдлаар багш бол зөвхөн нэг удаагийн орлогоор оюутан бол шалгалт авах ёстой гэж зааж. За энд бол эхлэх хугацаа харагдаж байна. 9 сарын 6-ны 10 цагаас. За 9 сарын 6-ны өдрийн 3 цаг буюу 15 цаг хүртэл үргэлжлэх юм байна. За хэрвээ бид attempt quiz now дарвал бид шалгалтыг бол заавал дуусгах хэрэгтэй болдог. Тийм учраас өөрийн цаг хугацааг сайдар бодлоосны үндсэн дээр шалгалтанд оролцох зүйтэй юм аа. За attempt quiz now буюу шалгалтанд оролцъё. За шалгалтын нэгдүгээр хуудас харагдаж байна. За одоогийн байдлаар бол 5 одоогийн байдлаар шалгалт маань 5 асуулттай. За бид бол нэгдүгээр асуултын хуудсанд бол харагдаж байна. За бид бол шууд асуултанд хариулахгүйгээр бид асуултаас асуултаар бол өсөрч болдог. Жишээ нь бид бүх асуултаа танилцсны дараа асуултаа тестийн асуултанд хариулах боломжтой болно. За би бол асуултны дугаар дээр дараад асуултаас нэг асуултаас нөгөө асуулт руу шилжиж байна. За би нэгдүгээр асуултаас эхэлж хариулж эхлэе. За дэлхийн хамгийн анхны хэдүүлийн програм хаан болов болсон бэ? За Япон гэж хариулж үзье. За next буюу дараагийн асуулт руу. Дэлхийн хамгийн олон удаа эвлүүлэгдсэн кино аль нэ? За Matrix гэж би хариулъя. Дараагийн тест руу шилжье. За ингээд та бүгд харж байгаа. Асуултан бидний хариулсан асуултнуудын маань цаарлан тогтоолж харагдаж байна. За дэлхийн анхны компьютер эвлүүлэг хийсэн кино аль нэ? За хэргийн эзэн гэж хариулъя. За дөрөвт бид бол гараар бичих хариулт байна. За Premiere Pro ямар компани хөгжүүлдэг вэ? Нэрийг зөвхөн англи хэлээр бичих гэж. За тэгвэл энд Adobe англи хэлний санаалга хашиж зөвхөн нэрийг бичих юм байна. За next дараа. За 5 дугаар асуулт руу үнэн худал гэсэн эвлүүлэг хийх арга барилыг шугам болон шугам бус энэ хоёр ангилж болно. За тэгвэл энэ өгүүлбэр үнэн үү худлаа юу гэдгийг бид бол эндээс л зааж өгөх нь байна. За true гэвэл үнэн, false гэвэл худал. За true гэвэл үнэн гэж хариулъя. За би бүх асуултнуудтай бол хариулсан. За тэгвэл finish attempt буюу асуултуудаа хадгалъя. За энд бол бидний бол хянах самбар хариулж байна. За 5 асуултанд бол хариулсан. За бүгд нэгдүгээр асуултанд бол хариулсан байна. Хариулсан. За хэрвээ бид return attempt буюу бид одоогийн байдлаар багш руу материалаа илгээгүй байх учраас одоохонд бол бид өөрчлөлт оруулж болно. За өөрчлөлт оруулж үзье. Return attempt. За тэгэхэд бол бид модуль 1 2 3 4 дугаар асуултнуудаа одоо өөрчлөлт оруулж хянах боломжтой. За би бол андуурсан байна. Оросын холбоонд байсан юм аа. Япон биш. За өдөрч finish. За Matrix маань зөв байна. За хэргийн эзэн гэж би бол бодож байгаа. За нэг зөв гэж би бол бодож байна. За би бол Adobe гэж хариулсан. За энэ бол зөв. За энийг бол одоо үнэн гэж би энэ өгүүлбэр бол энэ үнэн юм аа гэж хариулсан байна. За finish таа. За би дахин нэг удаа эхлэн шалгалаа. Өөрийн хариултуудыг. За одоо бид багш руу илгээж багшаас оноогоо авахулна. За багш руу илгээж submit and finish. За өнөөдөр та ихтэй байна уу гэж харж ирж байна. За мэдээж ихтэй учраас submit and finish гэх. За харамсалтай нь бид бол одоогийн байдлаар
5 асуултнаас зөвхөн нэг асуултанд 4-р асуултанд бол зөв хариулсан байна. За жишээ нь харцгаая. 1-р асуулт нь бол зөв хариулт бол Япон байсан байна. За би эргэлзээд Оросын холбооны улс гэж дахин өөрчилсөн байна. За 2-р асуултын зөв хариулт бол Аватар байсан байна. Би бол Matrix гэж хариулсан байна. 3-р асуултын зөв хариулт бол англи өвчтөн байж. За би бол Киргизэн гэж хариулсан учраас бас буруу хариулж. За 4-р асуулт нь бол би зөв хариулсан. Adobe гэж хариулсан. За тэгвэл зөв хариулт нь Adobe юм аа. За хэрвээ бид монгол хэлээр кирилл цагаан толгоор Adobe гэж бичсэн бол хариулт бол буруу болж хадгалагдана. За тийм учраас англи хэлээр бол бичнэ гэдэг хэлээр бичих гэдэг нь зөв байжээ. За тодорхой асуулт бол нийлүүлэх хийх арга барилыг шугам бос юм хоёр ангилдаг. Би бол зөв гэж хариулсан чинь энэ бол мөн зөв хариулт бол false буюу худлаа гэсэн байна. Тэгвэл энэ үйлдэл бол худлаа байх нэ гэж ойлгож байна. За ингээд бид бол амжилттай шалгалтаа өглөө. За энэ эхний хэсгээс бид бол мэдээллийг харж болох нь байна. За бид бол 5 онооны шалгалтанд орсон. За тэгвэл 5 онооны шалгалтнаас бид зөвхөн 1 оноо авч тавьж чадаж. За бидний бол энэ уг шалгалтын амжилт бол 20% таа байжээ. За харамсалтай. За өгөр бид бол шалгалтаа бол цахим хэлбэрээр өгөх боломжтой байх нэ. За буцаад тест хийлгэхээ үндсэн цохроо бол орцгоё. За энд бол явцсан шалгалт бол харагдаж байна. За бид явцсан шалгалтанд бол орсон гэдэг харагдаж байна. За фидбек буюу бидэнд сайн шүүмжлэл бол ирсэн байгаа. За энэ бол зөв. За уг хариулт бол зөв, заагаар бол буруу гэсэн санал шүүмжлэл бид бол ирсэн байгаа бол бид түнгүй сая харсан. За одоо бид хичээлийн журналд орж танилццгаая. За түүнээс өмнө бид нэг зүйлийг ерэн санах ёстой хичээлийн хөтөлбөр байгаа. За хичээлийн хөтөлбөрийн утас руугаа орцгоё. За та бүгд дахин сануулхад бид нар бол уг хичээл бол 15 удаагийн гэрийн даалгавартай байгаа. 15 удаагийн гэрийн даалгавраар 30 оног цуглуулах ёстой. Тийм учраас нэг удаагийн гэрийн даалгавар бол 2 оноотой байх нэ. За 15 удаагийн эрт зам. За нэг удаагийн эрт бол 2 оноотой учир нийлээд 30 оногийн эрт авах нэ. За 2 удаагийн явцсан шалгалт нэг шалгалт бол 5 оноотой, 2 удаагийн явцсан шалгалт бол нийлээд 10 оноо болно. Тэгээ батлах шалгалт бол 30 оноотой. Ингээд нийт оноо маань нийлээд 100 болж байгаа. За би буцаад тест хичээлийн үндсэн утас руу оръё. За бид журналыг харахын тулд navigation сонгоно. My courses. За тэгээд grades холбоостой дарж журнал орж өөрийн сургуулийн амжилтыг бол ордог. За overview болон user report гэсэн хоёр сонгоно. За overview дотроос бол яг одоогийн байдлаар энэ 7 хоногт бол энэ 7 хоногийн байдлаар бол хичнээн премьер гэдэг хичээл дээр бол зам донголог бол 30 хоног бол цуглуулж байгаа юм байна. За тест гэдэг хичээл дээр 33 хоног цуглуулж байгаа юм байна. Мэдээж хэрэг 16 дахь 7 хоног төгсгөд бол энэ тоо бол таны дүн болж харагдана. За одоо би бол дэлгэрэнгүй тайлбарлая. За user report-лоор дэлгэрэнгүй мэдээллийг бол харцгаая. За энд бол бидний оноо авах ёстой бүх модулууд бол харагдж байна. Жишээ нь 15 удаагийн гэрийн даалгавар энд бол харагдж байна. За нэгээс бол даалгавар 15. За эрт бол 30 онооны эрт бол 15%. Даалгавартай 15% гэж харагддаг. За 30 оноо бол бүтнээр бол оюутанд хичээлийн эхний өдрөөс эхэлж хадгал байж байдаг. За хэрвээ оюутан хичээл таслал оноо бол хасагдаад явчихдаг юм аамаа. Зам байл явцсан шалгалт 2 болоогүй ороог байгаа. За бид явцсан шалгалт нийлүүл өгсөн. За нэг блок дээр бол тогтоошуулъя. За даалгавар 1. За энэ бол нийт дүн бодоход 541% таа бол жинг бол дарж байгаа юм байна. Даалгавар 1 маань одоогийн байдлаар шүү дээ. За тэгээ grade буюу даалгавар 1 дээр нэгийг бид бол амжилттай илгээсэн. За бид бол 2 оноо авахаас
2 оног бутан авсан. За тэгвэл 2 он бутан авсан гэдэг маань бидний бол энэ даалгаврын маань амжилт бол сурлагын амжилт бол 100% маа. За бид энэ даалгаврыг 100% биелүүлсэн. За тэгээ багшийн бидэнд ирүүлсэн санал дүгнэлт бол энд бол харагдаж байна. За доошлуулж харуул бид хичээлийн даалгавар 2-оос эхлээд даалгавар 15 хүртэл бол одоогийн байдлаар хичээлийн 2 дугаар 7 хоног нээгдэг байгаа учраас ямар нэг оноо бол тавигдаагүй. За та бүгд даалгаврыг цаг хугацаанд нийлгээснээр бол оноо бол бутан авах боломжтой болно. За эрсцийг бол харцгаая. Эрсц бол тэгээс 30 оноотой байх хэвээр. Одоогийн байдлаар бол оюутан 30 оноо бүтнээр авсан байна. За үүний учир юу гэхээр оюутан хичээлийн эхний өдрөөс эхлээд оюутан бол эрсцийн 30 оноо бол автоматар бол өгдөг. Хэрвээ оюутан тасал бол уг оноо бол багасна. Жишээ нь бол эрсцийн 2 оноо бол оюутан таслал 1 таслал 2 оноос гэхэд энэ тоо бол 28 болно. За мэдээж хэрэг 2 удаа тасалчвал 26 болж эрсцийн маань амжилт бол 100% биш. 100%-аас бол багасч ирэх нэ. Доошлуулж харъя. Бид бол явцын шалгалт нэгийг бол өгсөн. За тэгвэл бид явцын шалгалт дээр бол тэгээс 5 оноо авах ёстой байсны 1 оноог бол бид авсан санаж байна. За тэгвэл бидний явцын шалгалтын бол амжилт бол 20%-тай буюу за бидний хэл дээр бол F бол оноотой бол өсөн дүнтэй бол бид шалгалтыг өгчээ. За мэдээж бид бүх асуултанд зөв харуулаад 5 оноогоо авч чадсан бол энэ бол 100% амжилттай гэдэг хүрэх байсан байна. За бид нь бол хамгийн доотлын энэ бол бидэнд бол маш чухал. Энэ бол бид одоогийн байдлаар нийт авах 100 онооны хэдийг нь авчаад байгаа бэ гэдэг нь энд бол харагдаж байна. За 33 оноо авсан байгаа нь бол харагдаж байна. Жишээ нь бол бид явцын шалгалт нэг дээр 1 оноо. За эрсцээ бид бол бүтэн оноо эрсцийн 30 он бүтэн хадгалж байгаа. За 31 оноо. За тэгээд бид бол даалгавар нэгийг бол амжилттай өгсөн учраас 2 оноо бид 33 оноо бол бид бол амжилттай авсан байна. За хойдлын энэ тоо бол тэгээс 37. Та 1-р 7 хоногт яг одоогийн байдлаар хамгийн ихдээ бол 37 оноо бол цуглуулах боломжтой байсан. За бид бол энд бол оноо бол алдсан байгаа. За 5 оноо авахснаас бид бол 1 оноо авч 4 оноо алдсан. Тийм учраас бид бол 33 оноотой. За хамгийн ихдээ бол бид бол 37 оноо боломжтой байсан. Одоогийн байдлаар бидний бол сурлагын амжилт маань 89.19% бол байгаа юм байна. Мэдээж хэрэг даалгавар 1 2 3 4 нэгдсэний дараагаар бидний бодогдох товёон одоо өөрчлөгдөж эхэлнэ. Бидний хамгийн чухал харах зүйл бол энэ тоо. За энэ 16 дахь 7 хоног дуусгаад бол бид энд багны энэ мөрний хамгийн ихний энэ уг тоогоор бидний дүн болж тавигдана гэсэн үг шүү. За жишээ нь бол энэ тоо бол 90 байвал бид бол дүнтэй байгаа. За 85 байвал бид бол B гэсэн усан дүнтэй бол байх нэгдэг тавхан ойлгож байгаа хаа. За бид бол үүгээр цагаан сургалтын мөл системээр хичээлүүдийг бол дуусгаж байна. За бид бол эхний ээлжинд бол зөвхөн 1-р 7 хоногийн хичээлийн блоктор бол жишээ авч ярилцлаа. За 2 3 4 хүн бол 16 дахь 7 хоногт блокод бол бүгд 1-р 7 хоногт авь адилхан зарчмаар явна. За та бүгд бол цаг хугацаанд гэрийн даалгавраа илгээх, цаг хугацаанд цахим семинартаа оролцсноор таны дүн бол өндөр гарч дүн бол зөв бодогдох болно. Хэрвээ та гэрийн даалгавраа илгээхгүй цахим семинартаа оролцохгүй таны дүн мэдээж хэрэг буурч гарна гэдгийг харах хэрэгтэй. За бидний хамгийн чухал анхаарах зүйл нь мэдээж хэрэг хичээлийн хөтөлбөр гэдгээ бид нар сайн анхаарах хэрэгтэй. 1-р 7 хоногт ямар байдлаар бид бид оноогоо авах гэдгийг эндээс бол харснаа бид бол ямар нэг оноо алдах эрсдэл бол хөтөлийн баг болж ирнэ. За баярлалаа.